Хиймэл оюун ухаан гэж юу вэ? За хиймэл оюун ухааныг хошигдсон байдлаар илэрхийлвэл өөрийгөө компьютерийн тархи эсвэл жижиг супер компьютер гэж бодож болно. Сайндаа цагийг барна. Гэхдээ ухаан нь таныг дагдаг гэсэн утгатай юм. Хүмүүсийн ухааныг дуурайж чаддаг ч гэхдээ копи ууж хоол идэж чаддгүй гэж хошигддог байна. За өнөөдөр хичээлийн зорилго маань хиймэл оюун ухааны үндэс ойлголт. За хиймэл оюун ухаан гэж юу вэ? Хиймэл оюун ухааны үүсэл хөгжил, хиймэл оюун ухааны хөгжлийн үе шат, хиймэл оюун ухааны төрлүүдийг авч үзэх нэ. За хиймэл оюун ухаан гэж юу вэ? Гэж ChatGPT-гээс асуувал дараах хариултыг өгөх юм байна. Компьютер, програм, машин зэрэг техник төхөөрөмжүүд хүний оюун ухааны үйлдэлийг дуурайлан хийх чадвартай болсон хэлдэг байна. Санаа бодлыг дагаж сурах, шийдвэр гаргах гэх мэт арга аргачлалыг багтаана. Хиймэл оюун ухаан ихэнхдээ автоматжуулсан систем, робот, ухаалаг, програм хангамж зэргийг ашигладаг. Түүгээр дамжуулан хүн амьдралдаа янз бүрийн салбаруудад ажиллаж байна. Сургалт, мэс засал, тээвэр, бизнес, мэдээллийн анализ гэх мэт олон талд хэрэгцээг хангадаг байна. За хиймэл оюун ухааны үүсэл хөгжил нь болохоор компьютерийн техник, математик ба алгоритмын салбаруудад хөгжлийн үр дүн юм гэж илэрхийлсэн бол түүний үүсэл эртний сэтгэлгээ санаануудыг агуулсан 20 дугаар зууны үеэс эхлэлтэй гэж авч үздэг юм байна. За хиймэл оюун ухааныг тэгвэл бидүүлээ мэддэг Gemini-аас асуугаад үзье. Тэгэхээр дараагийн хариултыг өгч байгаа байна. Хиймэл оюун ухаан гэдэг нь болохоор Artificial Intelligence гэсэн үгний товчлол бөгөөд компьютерийн програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгвийг дуурайлах эсвэл бараг л ижил түвшинд хүрэхийг хичээдэг технологийн төрөл юм. Хүний үйл ажиллагааг гүйцэтгэх, хүний хийдэг альва үйл ажиллагааг сурах юм уу, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, танин мэдэх зэрэг үйлдэлүүдийг хийдэг байна. Ухаалаг агент бүтээх судалгааны үеэр хиймэл оюун ухааныг ухаалаг агентны орчныг танин мэдэх, тойрсон үйлдэлүүдийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаар дээд зэрэгт хүрэхийг эргэмэлцдэг системийг бүтээх зорилготой шийдвэрлэх шинжлэх ухаан юм аа гэж хэлсэн байна. За хиймэл оюун ухааны онцлогуд гэвэл суралцахтай их хэмжээний өгөгдөл буюу дата мэдээлэл ашиглан тусгай зааварчилгаагүйгээр доторх хэв шинж холбоо хамгааллыг тогтоож өөрийгөө хөгжүүлэх чадвартай автоматар сэтгэх, шийдвэр гаргах, олж авсан мэдээллийг хадгалах, түүнийг ашиглах, асуултанд хариулах, шин дүгнэлт гаргах, танин мэдэх үе, орчин тойрноо таньж мэдээлэл цуглуулах, жишээ нь нүүр царай таних, бидний өдөр тутмын тутамд ашигладаг гар утасны нүүр, хуруу таних, утсаа нээх, ухаалаг чоож түлхүүрнүүд байгаа. Цаг бүртгэлийн системүүд бас мөн адил ухаалаг системүүд ордог. Google-ийн Nextdoor зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэгчид өмнө сонголтуудад үндэслэн санал болгох хиймэл оюун ухааныг ашиглаж буй л тод жишээнүүд байна. За хиймэл оюун ухааныг салбар нь болохоор 1956 онд Дартмут коллежид зохион байгуулагдсан семинарын хүрээнд эхэлсэн гэж авч үздэг. Үүнийг Джон Маккарти гэдэг эрдэмтэн анх энэ нэр томьёог хиймэл оюун ухаан гэсэн нэр томьёог танилцуулж байсан гэж үздэг юм байна. За хиймэл оюун ухааны тодорхойлолтуудыг дараах 5 их сурвалжаас авч үзвэл нэгтгэн хиймэл оюун ухаан бол ухаалаг зан төлөвийг машинд бий болгох шинжлэх ухаан ба инженерчил гэж үзсэн байна. За хоёрдугаар хиймэл оюун ухаан гэдэг нь болохоор ухаалаг агентууд судалдаг шинжлэх ухаан юм аа гэж үзсэн бол дараачих нь хиймэл оюун ухаан бол компьютер болон бусад машин хүний сэтгэлгээтэй төстэй чадваруудыг олж авах юм. Хэл ойлгох, суралцах, шийдвэр гаргах гэдэг. За дараагийнх нь дөрөвдүгээрт хиймэл оюун ухаан гэдэг нь
зорилгод чиглэсэн орчноосоо мэдээлэл цуглуулж өөрөө дүн шинжилгээ хийх, боловсруулалт хийсний үндсэн дээр бие даан үйлдэл гаргах чадвартай машин систем юм гэж авч үзсэн юм байна. Хиймэл оюун ухаан бол хүний өгсөн зорилгодод хүрэхийн тулд орчноосоо өгдөл авах, боловсруулах, шийдвэр гаргах, бусад арга зам санааг болгоо програмчлсныг хилдэгэ гэж ийм 5 үндслээр авч үздэг юм байна. За дараа нь хиймэл оюун ухааны хөгжлүүд буюу он дараал 1950 оноос эхэлтэйгээд 56 он, 58 он гэх мэтлэнгээр дараах онуудыг туулсан. 1987-оос 93 онд болохоор AI-ийн винтер үе буюу 2 дугаар үе гэж нэрлэгдээд 2022 он хүртэл энэ үе шатуудыг он дараалалаар нь авч үздэг юм байна. За хиймэл оюун ухааныг ангилахдаа дараах төрлөөр ангилдаг. Мэргэжсэн хиймэл оюун ухаан, ерөнхий хиймэл оюун ухаан, супер оюун ухаан, хиймэл оюун ухаан гэж 3 ангилт юм байна. За зөвхөн нэг тодорхой үүрэг гүйцэтгэх эсвэл нэг асуудал шийдвэрлэхэд зориулагдсан хиймэл оюун ухаан. Энэ нь болохоор өөрийгөө програмчлагдсан хүрээнээсээ давж сэтгэдэггүй. Одоогийн бүх AI системүүд энэ төрөлд хамаарах юм байна. ChatGPT, Google Translate, Page Recording. За хоёр дахь нь ерөнхий хиймэл оюун ухаан хүний төвшний оюун ухаантай тэнцвүүч AI буюу хиймэл оюун ухаан. Энэ нь ямар ч төрлийн асуудлыг ойлгох, суралцах, дасан зохицох, шийдвэрлэх чадвартай. Жишээ нь онлын түвшинд одоогоор бий болоогүй ийм хиймэл оюун ухаан байна. Дараа 3 дахь нь супер хиймэл оюун ухаан буюу хүний төрлөختний хамгийн ухаалаг, хүнээс ч хамаагүй илүү оюун ухаантай болох онлын AI юм аа. Энэ нь бүтээлч байдал, асуудал шийдвэрлэлт, нийгмийн ур чадвар гээд бүх талаараа хүнээс давна гэсэн байна. Жишээ нь шинжлэх ухаан, уран зөгнөлт зохиолуудад байдаг хиймэл оюун ухааныг хэлж байгаа юм байна. За хиймэл оюун ухааны төрлүүдийг дэлгэрүүлж авч үзвэл дараах хиймэл оюун ухааны төрлүүд байдаг байна. Ямар нэгэн тодорхой даалгавар таксиг хийх чадвартай машин буюу Монголынхоор чимээгээ байгаа маань. За хүн шиг бодож сэтгэдэг, харьцах чадвартай болохоор ерөнхий хиймэл оюун ухаан, супер хиймэл оюун ухаан бол хүн шиг бодож сэтгэх, ойлгох чадвартай машин болохоос гадна олон талд тооцооллыг нэг дор маш хурдтай хийж шийдвэр гаргах чадвартай хүнээс давсан хиймэл оюун ухаан гэж нэрлэгдэж энэ төрлүүдээр ангилдаг байх нэ.